Эмээтэйгээ реклам хийдэг гэдгээрээ олноо танигдсан MFTV Production-ы залуу жүжигчин Тэмүүлэн буюу Анхуушин сошиал орчинд нэлээд сенсац тариад байгаа юм а. Учир юу вэ гэвэл 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед CU-гийн хяналтын камерт өртсөн юм а. Та бүхэн яриагийн сайн сонсвол ямар нэгэн зүйл үлдээсэн эсхийг асууж байгаа юм. Харин CU-гийн ажилтан байхгүй юмын толгоогоос эксэрхэд Анхууш ийш тийш сэжигтэй харсаар гарч явсан юм а. Анхууш CU-гээс гарч явахдаа тухайн CU-гийн ойр орчим дахь гудамжны камерын бичлэгт мөн өөртөө дамжжээ. Уг камерын бичлэгт Анхууш нь хурдан алхасаар Mercedes-Benz загварын автомашин руу гараараа далсаар уг машинд суусан юм. Гэвч ердөө 20 минутын дараа машинаас нэг сэжиг бүхий тортой зүйл гартаа барьсаар буцаж алхаж байгаа нь камерт тотхон харагдаж байна. Уг торон дотор юу байгаа? Бас Анхууш энэ тортой зүйлээр юу хийх гэж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тухайн өдөр Анхууш өөрийн сошиал хуудсандаа нэгэн стори хийгээд төд удалгүй устгасан нь олонний анхаарлыг татсан юм. Харин манай нэвтрүүлгийн баг хамт олон уг сториг хуулбарлан авч амжсан юм а. Манайха одоо сошиалор ер нь юу олдгийг та нар мэдэхгүй штэ. Юу үнэн? Юу худлаа? Жоо наанта цаантаагаараа монголчуудаа. Би зүгээр санаандгүй би зүгээр хогтлын багтуулах авцсан байна тэхүү. Тэр гонгноод байгаа үнд бол зөө fucking shit motherfucker. Би зүгээр хогтлын багтуулах ингээ авцсан явж байна. Зүгээр санаандгүй хүний ширээн дээр юм асгасан чинь тэр нь ороод хүний нэр төр талдах зур хууль дүрмтэй байдаг шүү л гэж хэлээ да. Уг сторийн ямар нэгэн хуулийн этгээдэд хандаж байгаа нь бидэнд ойлгомжтой байна. Та бүхний анзаарч байгаагаар өнөөх үл мэдэгдэх тортой зүйлийг машиныхаа арын суудалд тавьсан байгаа нь тодоос тод харагдаж байна. Энэ бүх зүйлийн хажуугаар Анхуушийн нэгэн нууц дуудлага олонд ил болоод байгаа юм. Энэ яриа нь Анхуушийн ажлын хамтрагч болох офшор буюу эрхэн баяртай ярьсан яриа юм а. Ингээд хамтдаа тэрхүү яриаг сонсцгоё. Бано. Заавал гэр зурдлаа шүү дээ. Дотор гайвар. Гайвал шүү дээ. Цаадалч чамраа ярьсан уу? Юу? Сүүлийн яриад байдаг нэвтрдэг өдөр солиороо да. Ярьсан шүү дээ. Арай яагаад таавалтай суулцсан. Уулзах гэдэг л гэж саналч тоо. Чамаа мөнгө төгрөг орсон. Тачи бил дөрөв гэдэг чинь. Тий. Гадарын зүгүртэй бэлэн зүгүр. Тэр шаа бааж ингэсэн нэвтрдэг юм саний. Гоош. Яач ч утсан шүү дээ. Өнөөдөр үтсэн юм. Утсан юм. Утсан нэвтрэхгүй л шүү дээ. Ашаа шаны юм. Шаа. Гэтэл шүү дээ. Тэг. Тэсээ бай уулцаар ялтах тэнийг юм. Энэ бүх учир битүүлэг зүйл юунаас эхэлсэн бэ? Нэвтрдэггүй гэж яг юуны талаар ярьж байна вэ? Саяхан MFTV хуудсанд нэгэн бичлэг орсноор энэ бүх ойлгомжгүй зүйлийн зангилаа тайлбарласан юм а. Тухайн бичлэгт юу ярьж байгаа? Юуны талаар хэлэх гээд байна вэ гэдгийг үзэгч та бүхэн анхааралтай сонсоорой. За энэ талаар одоо ярих нь зөв ч юм уу буруу ч юм уу бас мэдэхгүй байна. За ер нь туршлагаасаа хуваалцахад за одоо энэ нэвтрдэггүй юм биш ерөөсөө энэ ширээний бүтээлэг. Одоо тэгээ шууд туршаал үзээ та олон юм ярилдаг. Наано гэдэг. Одоо ингээд коло тусаагаар харахад одоо яах юм? Ингээд тусаа. Ингээд ерөөсөө доошо нэвтрдэггүй ингээд амар явс тэнгнээсээ нэрэ шиний нэгэнд одоо ингээд коло моло хүүхдүүд ууж байгаа л ингээд асахчихдээ шүү дээ тий. Ингээд Ой. За ийм л бүтээлэг байгаа юм байна да. Тэгээд үний хувьд гэх юм бол 18500 төгрөгийн үнэтэй гэрлүүчи хүргээд өгөх боломжтой. Хэмжээ нөх юм бол 120-ыг харьцсан 180 хэмжээтэй. Ширээний бүтээлэг юм байна. Яа гэдэг юм онлайн шоп аа менши чи тэгээд гар утсанд тавьчихад. Надад бол гэхдээ гой санагдлаа. Угаалгын машин дэгээ угаачих боломжтой гэсэн. Хүн бол энийг нэвтрэхгүй байхаар хулдаас гэж бодож магадгүй. Хулдаас молдаас ч юм уу тийм нэг майхны ч юм уу цовны материал гэж бодох үгүй мэн юм даав шиг юм. Хүрхий. Маш олон төрөл байгаа юм байна. Хар мянган өнгө байгаа юм байна. Өнгө төрөл одоо ингээд бүр яаж язаар бүр маш олон төрлөөрөө байгаа юм байна. Надад сонирхсон тэгээд захиалга гэртээ өргүүлээд аваарай. Үнэн нь ердөө 18500 төгрөг үнэтэй юм байна. За баярлалаа баяртай.
Нэвтэрдэггүй гэдэг зүйл нь яг үнэндээ ширээний бүтээлэг байсан бөгөөд бүх зүйл ойлгомжтой болж байгаа юм. Харин хиалия гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг зарж борлуулж байгаа дэлгүүрийн нэр байсан гэдгийг та бүхэн ойлгосон баха. Тухайн туршилтанд шингэн зүйлийг бүтээлгэн дээр асгахад үнэхээр нэвтрэхгүй байгаа нь маш сонирхолтой байгаа биз? Нэвтрүүлгийг бэлтгэсэн Пүрэв Дулам эрхэм баяр байлаа.